Энэ чимээг сонстоо. Тэд бол нэгэн цагт манай гарагийг эзэмж байсан амьтад. Тийм ээ, энэ бол аврах том аимшигт шавжнуудын ирэн үе. Хүн төрлөختөн үүсгэхээс ч өмнө бүр үлэг гөрүүлүүдээс хэдэн зуун сая жилийн өмнөх дэлхий рүү аялцгаая. Кембрийн эртний сүүл үеэр буюу 500 сая жилийн өмнөх их газрын автангууд хоорондоо нийлсэн аврах том Гондвана төв байлаа. Хэдийгээр агаардах хүчил төрөгчийн хэмжээ хангалттай хэмжээнд хүрсэн байсан боловч хуурай газар дээр нэг ч амьтан байсангүй. Учир нь энэ үед нарны хорт туяаг шүүх озооны давхраг үүсээгүй байлаа. Ямар ч дуу чимээгүй, амьгүй гариг. Хэдэн 10 сая жилийн туршид ийм аимшигтай ном хүн байдал дэлхийг ноёрхож байв. Цаг хугацаа өнгөрсөөр 470 сая жилийн өмнө Ордовын эрен хуурай газарт анхны ургамлууд энэ тэнд үзэгдэж эхэлжээ. Эдгээр нь хөвд маягийн бараг үндэсгүй ургамлууд байсан. 375 сая жилийн өмнө хэдэн 10 сая жилийн туршид бүрэлдсэний эцэст саял озооны давхраг хангалттай зузаан болж амьдралыг тэтгэх боломжтой болжээ. Ургамлууд эрчимтэй тархаж эхэлсний дараа анхны амьтан уснаас илгарч ирэв. Нэг эст амьдрал анх үүсснээс хойш 3.4 тэрбум жилийн дараа хуурай газарт анх хөл тавьж байгаа нь энэ. Ихтиостег хэмээх амьтан бол уснаас гарч ирсэн анхны дөрвөн хөлд сэр нуруутай амьтан гэж үздэг. 2 метр урттай, 90 кг орчим жинтэй байсан. Тэд ихэндээ усан дойр эрэг дагуу амьдарч, эргээр ургасан ургамлаар хооллдог байлаа. Хэдэн сая жилийн дараа гэхэд тэд хуурай газар явхад тохиромжтой арга ястай болж эхэлсэн ба амьсгалах эрхтнүүд нь ч хөгжсөн байдаг. Гэхдээ түүнээс өмнө буюу 420 сая жилийн өмнө хуурай газарт анх гарч ирсэн амьтан бол олон хөлд мөлхөгч байсан гэж бас үздэг. Одоогоос 358 сая жилийн өмнөөс их газрууд нэгдэн нийлж Пангеа хэмээх супер аврах төв бий болж эхэлж байсан үе. Тухайн үеийн агаардах хүчил төрөгчийн хэмжээ 35% байсан нь одоогийнхоос 60 гаруй хувиар их гэсэн үг. Энэ үеийг нөөц төрөгчийн эрен үе гэж нэрлэдэг. Энэ бол ургамал болон эртний гайхалтай амьтад өсөн үржихэд маш тохиромжтой үе байлаа. Тэгвэл яагаад хүчил төрөгч ийм их байсан юм бол? Тухайн үед нөөц төрөгчийн давхар эслийг шингээж хүчил төрөгчийг ялгаруулдаг ургамал модод дэлхийг бүрхэж байжээ. Учир нь их газарт маш их хэмжээний бороо ордог байсан нь манай гарагийг ой модоор хожигдах таатай нөхцөл болсон юм. Хүчил төрөгч агаарт ихээр байсан нь зарим амьтан ургамлууд аврах том болон хувьсгад гол нөлөө үзүүлсэн. Харин хүчил төрөгчийн ийм өндөр агуулмжтай нөхцөлд хүн удаан тасварлах боломжгүй. Дэлхийн агаар мандлын 21% нь хүчил төрөгч. Бид энэ 21% хүчил төрөгчийн хэмжээнд хэдэн сая жилийн турш дасан зохицож, хувьсан өөрчлөгдсөн. Хэрэв бид 35% хүчил төрөгчөөр удаан хугацаанд амьсгалвал хүчил төрөгчийн хордлого гэгч зүйлд өртөх ба уушгинд гэмтэл учирч зүрх судас, тарих, дотоод эрхтнүүд хямралд орсноор удалгүй үхэх юм. Тэгвэл 350 сая жилийн өмнө байдал өөр байжээ. Ийм их хүчил төрөгчөнд дуртай амьтад олон байсан. 2 метр гарan урттай, 50-60 кг жинтэй, аврагч аран хөлт явж байна гэд төсөөлдөө. Артроплиора хэмээх энэ хүү шавж одоогийн Европ, хойд Америкийн газар нутгаар өргөн тархсан байлаа. Ямар ч хүний айдас чих үзлийг хүргэх энэ аимшигтай амьтан үнэндээ өвсөн тэжээлтэн байсан ч заримдаа бусад амьтдыг барьж иддэг байсан гэж үздэг. Тэд ой хөвчөөр тэнүүчилж хоол хүнсээ олдог байв. Энэ бол дэлхий дээр амьдарч байсан хамгийн том шавж юм. $345 сая жилийн өмнө одоогийн Франц улс аврах том нисдэг шавж Меганеура далавчаад илгэсэн үедээ 60-70 см хүрдэг байсан ба өнөө хүртэл түүхэнд бүртгэгдсэн хамгийн том хэмжээтэй нисдэг шавж юм. Тэд цагт 64 км/цаг хүртэл хурд нисэж чаддаг байжээ. Агаар нь маш их чигшилтэй байсан учраас нягтрал ихтэй хүнд агаар мандалд аврах том Меганеура тогт нисгэд амархан байсан бололтой. Энэхүү нисдэг шавж тэр үеийн тэнгэрийг эзэмшиж байлаа. Тэдэнд өрсөлдөгч байсангүй.
Учир нь шууд болон нисдэг үлэг гөрүүлүүд үүсэжгүй байсан үе юм. Тиймээс тэд бусад амьтдыг агнаж өөрсдийн үр төлөө өсгөн үржүүлэхэд саад болох зүйл байсангүй. Далавчнууд нь бие биенээсээ хамааралгүй нисэж чаддаг байсан нь тэднийг огцом чиглэлээ өөрчлөн хурд нисэх чадвартай болгожээ. Тэдний ганц дутагдал нь өнөөгийн зарим нисдэг шавж шиг далавчаа хомж чаддаггүй байсан. Тэдний толгой нь биеийн бусад хэсгээс тусдаа хөдөлгөөн хийж чаддаг байсан учраас нисэж байхдаа олзондоо анхаарлаа төвлөрүүлж барьж чаддаг байсан гэж үздэг. Меганерагаас гадна тухайн үед 56-аас 60 см орчим хэмжээтэй мезотерус хэмээх нисдэг шавж агаарт болон намаг балчигтай газруудад дархан амьдарч байжээ. Харин газарт 1.3-аас 2.5 м хэмжээтэй дөрвөн хөлт мөлхөгч амьтад хаасайгүй тархан оршиж байлаа. Эдгээр мөлхөгчд хүчрхэг ирүү болон урт сүлтэй. Энэ сүүл нь тэднийг усан цаан сэлэхэд тус болдог байсан бололтой. Тэд бол Меганерагаас гадна бидэнд мэдэгдэж байгаа тухайн үеийн хүчрхэг махчин амьтан байсан юм. Палеозой эртний сүүл үеийн тэнгэр шаргал өнгөтэй байсан гэж үздэг. Учир нь тухайн үеийн агаар дахь хүчил төрөгчийн хэмжээ их, мөн цаг агаар илүү дулаахан байснаас болж үргэлж төмөр гардаг байжээ. Аянга цагийнх юм уу хит халалтын үед төмөр гардаг бөгөөд төмөргүй өдөр гэж бараг байдаггүй байсан гэж хэлж болно. Гэсэн ч аврах шавжнууд өсөж үрдсэн хിവэр л байлаа. Тухайн үеийн ургамлын аймаг одоогийнхоос нилээдгүй өөр байсан. Жишээ нь Ликопод хэмээх 30 м гаруй өндөртэй аврах модод сонхилж байв. Олон салаа бүхий нарийн урт навчнуудтай бөгөөд ойн ургамалтай төстэй байсан гэж хэлж болно. Эдгээр модод маш хурдан ургадаг байсан бөгөөд тийм ч урт насалтгүй буюу 10-аас 15 жилийн л настай байжээ. Энэ үеийн ургамал модод олон сая жилийн туршид газарт буулагдаж газрын хөрсөнд ялзарч дарагдсанаар өнөөгийн нүүрс үүсэх шалтгаан болсон байдаг. Хачирхалтай нь Палеозой эртний сүүл үеэр төмөр гарах нь багассан боловч аврах шавжнууд яагаад ч юм гинэт устдан үгүй болжээ. Эрдэмтэд тэднийг устж үгүй болсныг Пермийн галгын эрен үед агаар дахь хүчил төрөгчийн хэмжээ 35%-аас 23% хүртэл буурсантай холбон тайлбарладаг. Хүчил төрөгчийн хэмжээ яагаад буурсан талаар нэг сонирхолтой онол байдаг. Энэ үед тухайн үеийн өгсөн ургамал моддыг задлж чаддаг нэг төрлийн бактери үсэн гарч иржээ. Эдгээр бактериуд нь хүчил төрөгчийг өөртөө шингээж нүрс төрөгчийн давхар эслийг ялгаруулж эхэлсэн нь хүчил төрөгчийн хэмжээ багасгахад нөлөөлсөн гэж үздэг. Эрт цагийн аврах шавжнуудын үе 358 саяас 299 сая жил хүртэл 50 орчим сая жил үргэлжилсэн. Эдгээр аврах шавжнууд хэдэн сая жилийн туршид үе удмаа үлдээж амьд үлдэж чадсан нь гайхалтай юм. Аврах үе хөлтөн Артроплера 305 орчим сая жилийн өмнө устан үгүй болсон бол Тэнгэрийг эзэгнэгч Меганера 299 сая жилийн өмнө бүрэн устсан байна. Дэлхийд ирэх бүх амьтдын 4/3-ыг шавжнууд эзэлдэг. Тэд бүх хүмүүсийг нийлүүлснээс 300 дахин хүндчинтэй. Тэрбум шавжнуудын амьдрал бидний нүднээс далдуур өрнөж байдаг. Хэдийгээр бид тэднийг төдийлөн анзаарч үздэггүй ч үнэн дээр дэлхийн амьдрал хүмүүсээс биш шавжнуудаас илүү хамааралтай гэж хэлж болно. Хүмүүс бид тэднийг эртэн амьдарч байгаа сүүн дэжилтний л нэг төрөл. Яг мэдээж биднийг илүү ухаантай болгодог тарих бидэнд байгаа. Түүгээр л ялгаатай. Үлэг гөрүүлүүдийн үед сүүн дэжилтнүүд нүхэнд амьдардаг өчүүхэн жижиг хулган шиг амьтад байсан. Харин бидний хөл доогуур гүйлддэг өчүүхэн жижиг шавжнууд хизээ нэг өдөр дэлхийг дахин эзлэхийг үгүйсгэх аргагүй юм. Байгалийн гамшигыг даван туулах чадвараараа тэд биднээс хамаагүй илүү билээ. Дэлхийн амьдрал хизээч нэг хിവэрэ байдаггүй. Үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Цаг агаар уур амьсгал өөрчлөгдөхийн хэрээр амьдралч гэсэн өөрчлөгддөг нь манай гаригийн хууль билээ. Дараагийн дугаард хар нөх болон нейтронуудын мөргөлдөөн. Бичлэг таалагдсан бол лайк, share, subscribe